Яг сайн байна уу? Ингээд спорт подкастын дараагийн дугаарт томорол. Тэгэхээр энэхүү дугаарт занаа маань оролцсон байгаа. Сайн уу? Сайн уу? За ингээд бид 3 өглөөний 6-7 цагт уулзаад одоо уул явах гээд замдаа явж байна. Тэгэхээр энэ дугаар айгу содон байна. Одоогийн рекордингийг болохоор бид 3 ингээд занаа маань жолоогоо бариад хоёр ингээд ард нуурт нь суудсан. Ард нуурт нь хажууд нь ард нь гэсэн утгаар хэлээ л да. Тэгээд суудсан ингээд нэг зогсоол хайгаад явж байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр өрмөц ингээд төрлөөр бичээд. Өрмөц байдлаар. Тэгээ өрмөц байдлаар нөхцөлд гэх юм уу да. Бичээд явж гин. Тэгээд подкаст маань гэсэн өрмөц болно гэж найдаж байгаа. Тэгээ бид 3 одоо нэг тийм богдуулын ард хүнд юу гэлээ занаа. Бог зүгээр нөгөө богдын зогсоол гээд байдаг шүү дээ. Мэдгүй. За нэг зогсох газар руу явж байгаа. Тэгээд тэнгэн гоё тийм шоу мод гэх мод зод дуурсан айгу тийм гоё байх гэж найдаад Бог зүгээр богдуулын наадлаа. За. Богдуул хүмүүстэй өглөө гардаг шүү дээ. Тийм тэрний наан байдаг зогсоол баг. За юунсан тэнд нь мод шууд өгнө гэж бодож байна. Айгу тийм байгалийн чимээ арт дуурайд айгу сонсоод айгу таатай байна гэж бодож байна. Тэгээд нэг асуудал гарсны юу гэхээр манай занаа маань уугуулах их биш. Маралгаа бит хоёр зам сайн мэдэхгүй. Тэнгүүл бит гураа төөрөөд байгаа байхгүй юу? Төөрж инэ занаа. Энтэй холбоотой шууд би биш юм байна уу? Энтэй холбоотой шууд ихний асуултаа асууя заяа. Жимайтид налаахад гэсэн үг ш тань гэсэн доо. Жимайтид одоо өөр яг ингээд тухтын сквал налаах юм биш. Оюутан орж ирээд сурахад асуудалтай ч юм уу эсвэл бусдаас арай одоо ингээ хотын оюутнуудаас илүү давуу талтай ч юм уу санагдаг. Ер нь тэр одоо ингээ хотын биш оюутан сурахын одоо юу гэмдэ өөр тал нь юу вэ? Өөр тал нь яг хоо жоохон хол гэртайг нь хэцүүцсэн тэгээд одоо зарим хүмүүс одоо ингээд ажиллаа ягаад тусдаа гардаг шүү дээ. Тиймэрхүү л маягийн тиймэрхүү санагдсан анх ер нь. Тэгээ би бас өмнө дотор байранд байж үзээгүй биш. Монтурк дахны монтуркийн дотор байранд байсан байхгүй юу? Тэгээ бас туршлагатай байсан байна. Тэгэхээр яг ингээд хүүхдүүд яг ямар байдгүй те. Яг ямар шоу характертай өвгөн амьтан чинь бас хүн болгоо өөр шүү дээ те. Тэгээд айл болох тэгээ муудахгүйхэн шиг, сайдахгүйхэн шиг яг л нэг дундын харьцаатай гэх юм уу? Яг ус сайн харьцах хүн байна. Ер нь тэгээд янз дөө хүмүүс зүгээр тэрийг ойлгоол тэгэл яг зөвхөн хүмүүс хүүхд жингдэг байхгүй юу? Энэ үеийн чинь. Тэгээд би одоо зөвхөн би гэсэн одоо юу гэдэг лээ? Тийм юунд ор яадаг. Тийм. Би л одоо болчлоо бусд нь хамаагүй ч юм уу. Эсвэл надад таалагдахгүй байгаа юм аа ингээд шууд ингээд сонио хилчдэг тийм. Яг тэр хүн бол өөрт нь тааруулж харьцах бол ёсгүй шүү дээ. Тэр хүн өөрийнхөө л харьцаж байгаа. Тэгэл яг тэрийг ойлгоод ингээд тэрийг ойлгож ухаарад явбал уулна. Илүү хүн амьтантай ч харьцаж амар тийм л болно. За энийг энэ хүнд ингээ хэлжүүл энэ хүн жоох эвгүй санагдах байх таач гэдэг юм уу? Нэг тиймэрхүү бодлого шүү зөвхөн одоо би хэлмээр байна гэдэг ч юм уу те. Эсвэл юм болно талд тустай болохоор хэлчих хамаагүй. Нэг тийм бусдын мэдрэмжийг мэдрэх зүйлийг ингээд нэг тийм боддгоо хүмүүс байдаг та. Яг тийм бусдыг бодохгүй яг л өөрийгөө боддог хүмүүс. Эхний асуулт ямар хүнд хэлчихсэн те. Яриа л юм. Хотод хөөж исэн гэсэн шууд хүний харилцаа ороо штэ. Тэгээд хүмүүс чих сонин штэ. Сая нөгөө ажил дээр ажиллаж байгаа газрын манай мастер ах яаж байгаа байхгүй юу? Би 20 жил найзтайгаа багаас ахуулаад өөрөө одоо 27 таа 26 талаатай. Тэгээд бид хоёр сая хэдэн жилийн өмнө гिचлээ. Шүүхийн тархин дээр нэг хараа байж гэнэ гэж шүү дээ. Нэг нь ялдагдагч. Нэг нь хохирогч. Тэгэхээр хүн мэд найз ер нь хүн гэдэг бас хинэлэл бодолтой байх хэрэгтэй. Бид өөр гэдэг нэг юм мартсан байна. Төшөө танилцуулга мартчих. За тэгээд өөрийгөө хөрхөнд очоо танилцуулж уу. За. Наа зан назар гэдэг Жимайтигийн одоо 3 дахь курст орох оюутан байгаа. Тэгээд дархны уугуул шишин захамж шүү. Захамж нь юу байхгүй юу?
аавын нутаг гэхгүй юу. Тэгэхээр угсаагаар л завхан тийм байгаа. 19 настай. Насаас. Жохон мэралэг сайхан залуу. Юу сурдаг лээ? Industrial engineering гэсэн сурч байгаа. Үйлдвэрлэлийн эдийн Тийм. Урлагчны мэрэгчлээ өсөж. Тийм биш тий. Тийм байна. За. Тэгээ саний нөгөө дархан завхан гэсэн шүү дээ. Хүн яг гарал усаа тэр одоо яг нутаг гэж яддаг шүү дээ. Өөрийн нутаг гэдэг. Чи юу тэрийг өгч боддог. Бас хүмүүсээ болдог гэж магадгүй лээ. Тийм болов. Айхтар тэгж бахархаж яасан юм байхгүй л дээ. Зүгээр мэддэг. Тийм зүгээр яг хуу мэдих шаа хэрэгтэй хүн мэдчих чинь. Тэгээд яг эцэг хийхээ мэднэ. Ер нь түрүүн нөгөө сонгуулийн ажилд явж байхад ингэсэн бохгүй юу? Яг угаас хамаатантайгаа би одоо цугныг ажил одоо сонгуульд явж байгаа хгүй сурталчилгаана. Тэнгүүд ингээд би яг анх уулзалт бол хамаат гэдэг мэддэггүй байсан бохгүй юу? Зүгээр л нэг одоо энэ ахын сонгуулийн ажил явж байгаа л хүн юм байна. Хүн болгондоо ярьсаар байгаа л хамаатан болчихдог гэсэн тийм. Тэгээд яг ингээд нэг айлд ороод ингээд цай уугаад яг юм ярьжсэн чинь миний хамаатан болж таараад. Тэнгүүтээ нөгөөх нь тоо хоёр чинь бас төрөлжтэй мэддэггүй мүү гээд. Тэгээ бит хоёр тийм үү гээд. Тэгээд яг анх ингээд төрөл. Тэгээд хүн ер нь дээшээ 7 илүү 8 илүү доошоо 7 илүү. Үгүй дээшээ 7 8 үе мэдчих хэрэгтэй. Харин тийм цус ойртон гэж юм байл ч тийм. Тэрнээс сэргийлдэг гээд. Тийм шүү. Ер нь тэгээд мэдчих л хэрэгтэй ер нь. Өөрийнхөө төрөл садан Би очиж хэмжээнд тийм. одоо бишиг аав ээж эмээ өвөө за тэрний дэш нэг буруу эмээ өвөө тэгэл тийш юу ч үйдэг. Амар. Гэтэ ер нь одоо би одоо өөрийнхөө дээш тийм гэсэн утгаар хэлээгүй шүү. Гэтэ одоо ингээд нэг хүн байлаа гэж бодъё. Дээдлийнхэн хоёр үеийг мэдээл мэдэхгүй байлаа гэхэд одооноос эхлээд бичээд эхэлчих юм бол дараа нь чиний хөвгөө чиний доотлын үе ч юм уу ингээд мэддэг болоод эхэлчих болохоор би мэдэхгүй юм чинь ингээд хайчих асуудал бас биш биччихлээрээ гэж зөв. Бас мэддгүйг нь угаасаа эцэг гэх юм бас буруу байгаа хгүй юу? Тийм. Би тэд одоо аав ээж нар өөрсдөө тэгээд та нар асуугаагүй зтэй гэдэг бид нар тэгээд асууж за чадахгүй ч байна. Тэгээд асуухыг хүсэхгүй ч харин тийм бодохчгүй хүмүүс үүдэг. Тэгээд ер нь бол мэдчих хэрэгтэй. Эцэг их нь өөрөө хэлж ивэл болно. Тийм. Ер нь ураг төрлөө яг ямар угсааны хүн гэдгээ ер нь мэдсэн л ах хэрэгтэй юм бид юм бэлээ. Тийм. Энэсээ жоох ичтэй. Ураг угсаа гарлаа. Тэгэхээр одооноос эхлээд бичиж эхлэх хэрэгтэй байх нь. Бичиж эхлэхээс илүү ингээд уг нь гэр бүл болгоно нэг зарим юм бичгээ ургийн баяр маяр хийгээд байдаг шүү дээ. Тийм. Тэр их уулан зүгээр тийм. Наадам шиг үү шүү дээ. Тийм шиг наадам шиг. Хамаатууд нь тийм аа тийм. За. Тийм байна. Өөр юмдаа чамаар тосруулаа санаж байна уу? Дотоороо санаж байна уу? Оо санаж гин үү? Хичээлээ санахгүй дотоороо санаж байна уу? Дотоороо хичээлээ санаж байгаа шүү дээ. Гоё. Маад ихс чинь гоё орно шүү дээ. Яг тийм сургуулийн анги тэггүй амар санаж байна. Тий. Санаас айгүйх тасвар ороод ер нь нэлээд гоё хэлсэн мөлий. Би саяхан гэрээ авах гээд очсон чинь. Тийм үү. Давхар болгондоо ер нь хөрхөн шинжилэлд орсон мөлий. Гиснээс Занаад хоёрын нэг юм адилхан байдаг хгүй. Тэр нь юу вэ гэхээр хоёр хоёулаа шууд нэгдүгээр курст орсон. За. Бэлтгэл ангид За гинэсэн. Тий. Тэгээд за миний хувьд бол ороход бас 1 мэдрэмж авч байгаа. Занагийн хувьд авахд 1 мэдрэмж авч байгаа тий. Тухайн үед ямар санагдчихсан бэ? Ингээл хэдийнэ нэг хамт болцсон анги руу ороод. Яг өмнө нь нөгөө нэгдүгээр курсын чи бэлтгэл байсан гэдэг утгаараа тий. Тэгээд яа одоо нэг хамт олон болтно. Яг намайг ороход бол яг үнэ хэлэхэд бас өмнө нь байсан анги гэхэд бас хэцүү л байсан. Яагаад вэ гэхээр одоо за яг яг дургу байгаа ч юм биш. Одоо муулж байгаа ч юм биш. Сайлж байгаа ч юм биш. Зүгээр яг миний өнцгөөс анги бол чадаагүй юм шиг л харагдсан байхгүй юу? Үүд яг ингээ фракс үүссэн. Амар олон фракцтай. Тэгэл яг хэвтэ шинэ орж ирсэн бид эд чи одоо нэг хамт олон би бол нэг хамтан болохыг аль болох үзээл бөөндөө ингээ баймаа гэж бодоод амар олон фракцтай. Тэгээд зарим хүмүүс ч бас аль фракцд орох уу гэдгийг мэдэхгүй.
Зарим фракц байгаач мэдэхгүй. Тийм Тийш тий. фракц мэдгүй. Тийм байсан болохоор яг хав жоохон яг 10 жилдээ амар гоё ингээд нэг анги гэдэг утгыг нь жигөө утгаар нь байсан юм чинь тэгээд их сургуулиороо тийм байх гэж чадахгүй хаар бас жоохон хичээл хийхэд сэтгэл санаа өвдсөн жоохон хэцүү л ээ. Ер нь бол анги хамт олон айгу нөлөөлдөг тий. Айгу нөлөөтэй. Одоо үеийн харьцуулбал тэр байдлаар Одоо ерс өөрчлөгдсөн гэдэг тань. Тэжгүй. Тий, эхний курстэй бол эхний 2 семестр бол бас л жоохон яриагтай байсан. Тэр нь ер нь л тэгдэм шүү. Миний хувьд ч гэсэн яг ингээд дөнгөж нэгтэй орж ирчээд байжсэн ч тэр эхний 2 семестртээ бас л эхний 2 семестр бол ер нь жоохон одоо хэлэхэд гэхгүй одоо ер нь 4 курс болж яриад байдаг. Одоо ер нь ингээд зөвхөд ярихад бол би бараг ангийнхныхаа нэрийг 2 дугаар курст орж иж л ангиарч хийжсэн баха. Би бас хандрыг тэгсэн шүү дээ. Гэтэ бид нар бол 10 хөл нэмэгдсэн шүү дээ. Өө бид нар нэг ангийн хүүхдүүд л те. Зүгээр хоёр өөр ангийн хүүхдүүд ирээд байгаа шиг сонсогддог юм гэсэн те. Энэ бол тийм хүн байна. Анги хамт талаасаа тийм байсан байна. Одоо сургуулийн орчин багш нар талаасаа Сургуулийн орчин сургууль талаасаа ч юм уу. Яг уу. Тийм тэгээд ер нь бол бусад сургуулийг харахад одоо найзуудаасаа сонсоод юм уу бусад сургуулиас харахад ер нь бол сайн сургууль шиг санагдаж байгаа. Учир нь одоо бусад сургуулийн бодолд явцсан 70% шүү дээ. Тийм. Тэгээ манай сургуулийнхаар явцсан 30%. Тэгээ файнал нь болохоор бус сургуулих 30 манайх 70. Тэгэхээр ер нь бол шалгалтаар хамаг юм шийддэг. Тэгээ шалгалтын дээр хуулах угаас ямар ч боломж байхгүй, вариант байхгүй. Хуусан бол тэгээд тийм болохоор чангараар орж байгаа гэдэг хүмүүс их. За. Тэр ер нь сургууль их таалагдсан юм. Цомхонцсон тий? Гоё. Тий. Хөрхөн 200 хөрхөө үгүй юу? Юм цомхондоо л гоё шүү дээ. Тий, энэ жил 200 болох байх гэж найдаж байгаа. Би бас яжчихад тийм олон хүүхдтэй сургууль сурж үзээгүй. Багасаа л нэг 200 200 хүүхдтэй сургууль. Тий. Дасч дээ чаас. За за. Хаалаас ирвэжлээ. За. Чи чинь дадлага ялаа. 6-7 хоногийн дадлагаас хийж байгаа л. Яг дууссан уу? 6-7 хоногоос 2-7 хоногийн нөгөө инженерийн сур дадлага гээд юмсуд төр хийсэн шүү дээ налахын. Танаас нэрээ шууд юмсуд төр хийсэн тийм. Бид чи өөрсдөө 6-аар шууд хийсэн. Тэг одоо танилцах дадлага хийж байгаа сте. Тэгээ одоо танилцах дадлага хийж байгаа. Хаана хийж байгаа? Өрмийн компани гэх юм уу? Өрмийн компани. За за. Мэргэжилтэй ч холбоотой юм бэ. Зөв ер нь танилцах юм чи аваагүй шүү дээ. Хүний удаг. Тийм. Юм сурж байна уу? Өө их юм сурж байгаа уу? Яа за тэгсэн л. Дадлага дээр нэг юм ирэхэд хэрэг хүүхдүүд дадлагын талаар ирсэн очиж бол дадлага хийх хэрэгтэй шүү. Аль болох эрт хийх хэрэгтэй. Яг гэвэл жишээлбэл би их юм бол танилцах дадлага ч юм уу ингээд айгу муу компанид хийсэн. Тэгээ тэндээс юу ч сурч чадаагүй. Муу гэдэг нь ингээд дадлагынхаа хөтөлбөрийг айгу муу явуулдаг компани байхгүй юу? Тэгээд яасан мэхээр би тэнд юусэн юм сураагүй. Тэгээ бараг кофе зүүсэн маягтай л байхгүй юу? Тийм болохоор дадлага тань газрыг нэлээд өөрийгөө дайчлаад гэтээ танилцах гэдэг чинь зүгээр тийм амар ажил хийхтэй бол биш шүү дээ. Зүгээр одоо компани яг яаж явагддаг вэ? Тэр захирлаас одоо нэг бичиг гарлаа гэхэд тэр хаагур дамжаа хаагур яагаар тэр нь яг ямар үйлдэл болж байгаа нь ямар акшн явуулж байгаа нь тиймэрхүү системийг ингээс судлах айгуу чухал юм лээ. Жишээлбэл би одоо ингээс 3 дугаар курсээ төгсөл шууд уртын дадлагтай гарч байгаа шүү дээ. Тэнгүүд айгуу түүхий гарч байгаа байхгүй юу? Бараг нэгдүгээр танилцах дадлагтай хийх байсан юм одоо гэж байгаа болохоор айгуу харамсалтай. Тэгээд би хэрэг би иймэрхүү одоо хийж байгаа дадлага аль хэдийн эрт хийсэн байсан бол миний хичээлүүд шал өөрөөр хүлээж авах байхгүй юу? Амар хэрэгтэй гэдэг утгаар нь. Тэгвэл одоо би дадлага хийсэн чи тэр хичээл надад хэрэгтэй байсан юм биш үү гэж ингээд толгоо уушааж байгаа байхгүй юу? Тэгэхээр дадлага сайн гэрээ. Бодлоор болохоор юм гэсэн шүү дээ. Танилцах одоо 6-7 минут л байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор яг онол мэрэгжил талаас гэхээсээ илүү одоо яг энэ амьдралын ухаан гэх юм хар ухаан талаас илүү юм сурдсан болов уу гэж санагдаад яг 14 хоногийн яг уртын дадлага одоо бид хоёрын хийгээд байгаа. Тэрэн дээр болохоор илүү мэрэгчлээсээ сурдсан болов уу гэж санагдаад байгаа гэх юм уу? Тийм. Гэтэ миний бол одоо үлдсэн 4-7 хоногийн дадлага бол яалтчгүй л
амьдралын ухаан цорхол юм явж байна. Эрэг болт хэр чангалдаггүй. Би ч өмнө тийм том одоо тэр өрөвний эрэг болт чинь 32-ийн дэлхүүр ордог. Амар ийм том дэлхүүр. Тийм тэгээд тэр штанка суугаж хахад бүр ийм том данга өөртөө гагинж хийсэн. Дэлхүүр таардаг. Тэгээд тийм юм чи ингээд өргөн барин тэр чин зөксөө цаг өргөж байгаа юм чинь. Ингээл доош өрнөсдөө сугууд нь штанка сунгаал. Тэгэл дэлхүүрээ гээл тийм хүн тэр чиж цул мэт төмөр амар хүнд. Тэгээд тэрийг хэрхэн одоо хийх уу болох уу? Тийм туршлага ер нь бол их туршлага хоримтлуулж байгаа. Ой, та гурав халаацж байна уу? Та хоёр уу? Тийм Гурлаа сууж. Цахууд нэг үү? Тийм цахууд нэг. Гурав төөрж явсаар агаад гэхгүй саяжгаа рекординг хингээ. Явсаар агаад зорьсоос шал өөр газар ирээ. Зайсан дээр зогссон байна. Яа чи амар аялын төр гайд юм ааш. За одоо энд ирсэн байна. Тэнд ирсэн байна. Тэгээд зайсан дээр жөглөөрөөс хүн мэдгүй юм биш үү? Ер нь бол тий. Харангууд нэр сэрлээ тий. Тий, яг нэг машины зогсоолт ирлээ л та. 携帯電話を忘れていませんか? そうですね。甘いわな死んでるわ。何？Өөр тэгээ сэн сайхан юу вэ? Өөр сэн сайхан. Энэ зам их гоё өнгөрлөө аа. Харин миний энэ зам сайн гоё өнгөрлөө. Цаанаасаа нэг уусаа карантинлэгт татчих тэр юм уу те? Ингээд гэр орондоо байцгаад ингээд гараал явгод. Оо яасан сайхан. Тэгээ энэ жилдээ бас их юм үзлээ. Сонгуулийн ажилд явж үзлээ. Би яг 2020 оныг амар гоё дурсагдхууц өнгөрөө хэмсэн гэж айгу төлөвлөжсэн байхгүй. Дурсагдхууц л өнгөрлөө. Харин зүгээр амар түүхэнд бүр бичигдэж өнгөрсөн. Зон дуусах байхад зон дуусах гэж ирж байгаа. Эхтэр нь л наадам дуусаад намар гэж ирж Тийм дээ. яг сэрүү орсон байлээ. Харин тийм. Тэр хөтөлтэй юм биш шүү. Аа өглөө шүү дээ босмоор байсан шүү. Ааха. Тэгээ угаасаа 6 цагт босоод тэгээ 7 болог байхад уулзцаагаад эхлэн гэдэг бас чангал. Тэгээд яаж ч гэдэг хилээ ярьсан юм чи ингээл. Тэгээ нөгөө хоёроо бодож үзчихлээ. Тийм. Битээрс чамаагаа доолслаа. Тэгээ энийг одоо Нэг асуулт ч гэх шиг. Ер нь бол ингээд одоо сургуульд гэхгүй нэмэрээ сургууль ер нь бол за назрыг болвол бид нэр тий айгүй бол нийтэж ингээд нийтэж яриа хөрөөтэй би бол чамайг бас бүр бойфренд материал гэж дууддаг байсан шүү дээ гэхгүй юу. Тийм үдгээр чинь бол айгүй сайн мэддэг. Хүн болгонтой ингээ ойлголцоод өөрийнхөө санал бодлыг ингээ илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй гэж боддог тий. Нэ. Тэгэхээр чи ер нь бол яаж тэгж хүмүүстэй харьцдаг юм бэ? Яаж тэгж тэдэнд өөрийгөө хөрхөн ойлгуулад арга ивэ олоод тэгээ за баяртай болчлаа тий гэвчтэй. яг хоо миний хувьд бол тэгээд айхтар учир шалтгаан бол байхгүй. Зүгээр одоо тухайн хүнийг одоо тухайн хүний талаас бас яг ярьж яхад нь те одоо ийм явдал тохиолдлоо инглиш хөл юу вэ ингээд ойр зургийн юм яриад хөөрөнгөт чинь тухайн хүний бас талаас нь ярьж байгаа юм харж үзэх хэрэгтэй байхгүй юу? Хүн ер нь тэгхгүй тэгэл өөр хөрөг гүжүүдлээл зөрүүдлээл хүмүүс байдаг шүү дээ. Одоо за юугээр жишээ авмаар ч юм те. Яг уу нөгөө өөрийнхоороо байх гэдэг байх л та. Тэг яг өөрөө тэгж бодсон болохоор тэр хүний ч гэсэн тэгж бодоосаа гэдэг. Яг тэгж тийм. Одоо ингээд зам би ингээд ямар ч ус хөрч маанаж хоёр ингээд ус байна. Тэ? Тэгээд чи яг уу би хэлэхгүй ам цангасандаа санамшгүй нэг нь аваад ууччих. Тэгэл яангот чи ягаа миний усыг ууж байгаа юм зөвшөөрлгүй. Яг уу зөвшөөрлгүй нь миний буруу. Тэгэл янгууд наа хоёр усыг чи би уух байсан. Зөвхөн өөрийгөө бодоод тэг тийм хүмүүс ер нь ингээд өөр би гэдэг одоо ингээд суурьтай гэх юм уу? Би төвтэй хүмүүс л ер нь тэгээд их хүн амтантай арга ивэ олохгүй. Тэгэл нөгөөх нь бодонгуудаа энэ муу энэ өстө тэнийг харьцаад болоо онцгүй. Тэг тийм хүмүүс байгаа. Тэг чи тийм хүмүүстэй яаж дийл хийж харьцдаг вэ л гэдэг чинь аахгүй юу?
Аха. Тийм хүмүүстэй тэгээд харьцагтай болохоор одоо яаж ярьдаг ч юм бэ? Айгүй их төвчдөг юм болов. За бас арай төвчгээр ч юм байхгүй. Яг би уулын түрүү хэлсэн шүү дээ. Яг тухайн үний ингээд за энэ хүн угаасаа л ийм юм байна. Угаасаа л ийм юм дээр ийм авир гаргаж байгаа юм байна. Гэтэ тэр нь зөвхөн тэр акшны л юу шүү дээ. Манай жоохон байхад байсан юм аа. Манай найз хилдэг байхгүй юу? Өөр их тийм зөв хүн талдаа өссөн. Тэр чи одоо надаас хэд ах юм бэ? 3 ах юм байна. Тэр янгууд анда чи юу бодж үзнэ үү гэх. Юу гэсэн. Гэсэн чи бүх юм төр зурах гэл. Тийм бүх юм төр зурах. Philosophical. Харин тийм Өгүүлбэрлсэн юм шүү дээ. өөрийг түүхийн ном их уншдаг. Тэгээд янз бүрийн ном амар уншдаг. Би ч бол бас ном унших тал дээр жоохон барах хүн л дээ. Яг хөө амьдралдаа нэг 3 ном л уншсан. 3-4 ном л уншсан байгаа. Тэр барахж ирдэг. 3-4 л ном уншсан. Ол барахаач юм байна. За тэгээд Тэгээд яг бодоод үзэхэд бол бүхэл юм төр зурах. Яг тэгтээ ингээл манай зэлж байгаа. Бүх юм төр зурах. Чи бодорой. Аав чинь төр зурах гэж бодорой гэж байгаа. Тэнгүүт чинь тэгэл хүн нэг 10 хүн идтэй нэг жоохон бацсан чинь боддсон байлээ шүү дээ. энэ жоохон би отрооч. Эсэмс чи амар тухайн. За. Юм дээр өвчлээ. Бүх юм төр зур. Тийм бүх юм төр зурах. Яг ингээ бодоод үзэхээр яг л тийм л байхгүй. Одоо ингээл бид гурав ингээ уулзаа сувчлаа төрөл зурах. Тэгээд сая ярьсан шүү дээ. Ингээд бусад хүмүүс яг яагаад байгааг ойлгохгүй нэг тийм хүмүүс их болохоор би social path гэдэг байгаа юм болов уу гэж ойлгодог байхгүй. Тийм юу гэхээр ингээд өөрийгөө бусдын орнд ингэж тавьж үзчихдэг хүмүүс. Тэгээ тийм хүмүүстэй дийл хийх хамгийн гайгүй арга нь тэгээд ингээд зүгээр л өөрийг нь ганцаараа ингээ орхичихлаамар юм шиг байна. Яг ганцаар нь орхин гэдэг бас муухай шүү дээ. Муухай л да. Тэгэхгүй зүгээр яг ингээд туслах гэх чинь амар хэцүү юм шиг тэр хүний. За одоо ингээ хоёул ингээ нэг юм ингээд хийх гэж нэг юм бүтээгч байгаа. Машин ч юм уу. Тэ робот ч юм уу. Тэнгүүд өөрөө нэг өөр аргаар юм. Би нэг өөр аргаар юм. Тэнгүүд би өөрөө чи хийж байгаа аргыг хараад наа чин болохгүй баха гэд хэлэхэд өөрөө яг нөгөө өөрөөр гүжүүдэлдэг хүн байл л та. Тэгээд янгууд би бол одоо чимээгүй л орхичих ёстой. Ингээд за ингээд өөрөө ингээд яг алдчихж ухаарах хаа гэд. Тэнгүүд яг ингээд алдаа нь гарангууд нөгөөдөг чи мэдээж яач юу ийч үгээд мэдээж надаас өөрөө асууна шүү дээ тий. Тэнгүүд чи над чи ингэсэн байна. Энийг ингээд яачвал гайгүй бахаа гэд ингээд үзтэй гэд аль болох ингээд зөвлөгөө өгөөд тий. Нэг айхт орчиж зүггүй. Чи тэгээч ингээч наа чи ингээд нь тэгхгүйгээр яг ингээд өөрт нь буруу гэдгийг ингээд амсуулж мэдрүүлж байгаад явал илүү. Ерөнхийдөө team for social path ийм хүмүүс багийн ажиллагаан дээр айгүй халтай байдаг. За яг одоо санийх шиг чиний хэлж байгаа арга хэмжээ байгаа шүү дээ. Одоо тгээ алдааг нь мэдрүүлээгээд. Тэгэхэд айгүй багийн ажил дээр иймэрхүү төрлийн бодлого айгүй цаг аваад авах юм шиг надад санагдав. Цаг их аавна. Тэгэхээр тэрнээс арай өөр харах зам байгаа. Одоо заавал тэгэл ингэ юмыг алтуулж ижил ингэж амар ойлгохгүйгээр тий. Ойлгуулахгүйгээр. Одоо жишээлбэл мастер руу дээр чинь дөнгөж орж ирээ та нар нөгөө юу гэдэг чинь project week гэдэг. Тийм project week. Engineering project. Тэрүүнгээр чинь ингэхдээ жинхнээсээ таньдаг танихгүй бүх хүмүүстэй нийлж хийж байгаа шүү дээ. Тэр томчууд бас нэг хэдүүлгийнхэн нэрсэн амар хөвгдөд байгаа шүү дээ. Тэдэрт ингээд яаж ингээд айгүй хурдан хугацаанд арга хэмжээ авч болох вэ? За намагч яг ороход чинь тий. Шинээр ороход ерөөс ингээд сургуулаач танилцуулаагүй нэгдүгээр сургууль яг бэлтгэлийнхэнд бол танилцуулсан бид нар яг төсөл дээр ажиллана гэж завгүй байсан. Тэр шалтгааны улмаас бид нар сургуультай танилцаагүй нэгдүгээр. Хоёрдугаар талаараа одоо багт хуваарлагдсан шүү дээ. Цаанаас нь хуваар нь тим багт орлоо гэд тэднүүстэй багт орлоо гэд хэлэнгүүт бид нар өөрсдөө нэг баг олцоод ерөөсөө танилцааг байхгүй юу? Намайг тэр гэдгээ би одоо тим юм дуртай тэгмээр нэ гэд. Ер нь бол тэрнтэй анх угаасаа найзууд болсон. Яг ингээ анх ярьж үтсэн гэх юм уу? Тийм. Тийм учраас яг ингээ би бинээ танилцуул аль болох нэг
ажил дээр хамтарч байгаа л бол нэг нэгнээ сайн ингээд хэлээд өөрийгөө би хүн чинь өөрийгөө мэднэ шүү дээ. Тэгээд би жоох ингэчих талтай шүү. Ийм учраас ингээд анхаараарай. Тийм болохоор ингээд хамтарч ажиллая гэд. Тэгэх ёстой байхгүй юу? Тэгхгүйгээр тэгээд юу ч дуурахгүй, би минь дуурахгүй. Гэтэ яг манах айгу сайн хоёрт явсан л та. Тэгтээ тэр нь болохоор яалч нэг өдөрдөг чинь сайн байсан баг. Яалч бас өмнө бэлтгэлтэй толгой зөгчөөс хүүхдүүд л орт. Яг арай дээгүүр байсан үнэлгээтэй хүүхдүүд л манай багтаас уучраас л тэгсэн баг. Тэрнээс л яг танилцаад ингээд нэг ингээд чи юм юу. Тэгээд яг би бол өмнөр лсэн ороод миний хил жоохон таар байгаа шүү. Тий, тооцоолох барихын дээр ч би туслая гэдэг яг тэгэл хэлсэн. Тэгэл яг л тооцоолох юм аа л хийгээл. Аха, гэтээ багтч бод нэг сэнээр ирсэн тийм social байт хүмүүс байна шүү дээ. Нэг баг боллоо айгу хэцүү хүмүүс. Тиймэрхүү хүмүүс байсан уу? Тэрэн дээр яаж нэг баг болоход хэцүү. Гүг хин байсан биш ээ. Тиймэрхүү хүнтэй яаж арга ивэ олж яасан байхгүй юу? Ингээд тэгэл ажиглаа штэ. За энэ үнтэй яавал айтайхан ярьчих уу? Яавал маргачихгүй гээл. Ингээд тухайн хүнийг ингээ харна штэ, анзаарна штэ. Ингээд бас хүнтэй яаж ярьж гин, өнгө аяс нь ямар байна. Тэгэл зарим хүүхдүүд чи мэдхгүй яг ингээл өдөж байгаа штэ. Мэдхгүй өдөнгүүт одоо ингэмээр нөгөө чинь бас учир зүггүй уурахгүй штэ. Тийм хүмүүс чинь бас учир зүггүй өөрөөр зөрүүлэхгүй. Тийм болохоор зүгээр яг харилцах юу н харилцаалч бол ярилцсан. Сайн ярилцж л ойлголцсон. тийм хүмүүс чинь дотроо айгу тийм ганцаард нь л одоо нэг тийм жожиг байдаг болохоор ингээ бүүэлээд эвлэгээр ингээ толгойг нь илж байгаа юм шиг ярих юм л илүү ойлгох юм шүү дээ. Сайн шүү. Тий, аль болох ингээд нэг юмыг хөдлөгчгүй хүн шиг техник яг ингээд юмд ингээд тааруулаад доолноолохгүй дундорн. Тий. Одоо энэ чи хоёр хүн ярилцаа шүү дээ. Зөвхөн нэг нь л ингээ хичээгээд байгаа байхгүй айтайхан байх гэж. Нөгөөх нь ч гэсэн үн хичээх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хүмүүсээ. Гэтэ угаасаа нэг одоо зорилгын дор орсон юм чинь аль болох хүн төрүүлэх гэж л ордог үстэй тий. Тийм болохоор ингээд хоёулаа зүтгэж байгаа ихтэй ойлголцгүйцсэн тэгээд. Болондоо болно. За тийм нь бол тэгвэл магаас сургуульд орж эхлээд нэг төслийн 7 хоног гэж байт юм байна. Тэр 7 хоногор сайхан гомтонтой харьцуулсан юм. Өөрөө за би тийм ааштай хүн шүү гэж хэлээ тий чи хэлэхгүй л тий яг үндэ цагаат боллаа бол. Тэг ааш цангаа хэлэхгүй шүү дээ. Зүгээр ингээд би юм жоохон дутагдaltaй шүү. Эсвэл юунд дуртайгаа хэлжүүл амар байдаг байхгүй юу? Манай подкаст ер нь нэг уламжлалт хэсэг рүү орох гээд нэг кино нэг дууны хэсэг рүү орох гэж байна. Тэгэд манай занаа болохоор нэг дуун дээр болохоор нарангийн дуучин нарангийн нутгаа санах уу гэд дууг хэлээд кинон дээр болохоор Harry Potter-ийн хамгийн ихний ангийг одоо бүгдээ жоохон байдаг хамгийн ихний ангийг хэлсэн байгаа. Бүгдээ жоохон байдаг. Жоохон л байдаг шүү дээ. За яагаад нарангийн тэр дууг сонгосон бэ? Миний хувьд ер нь бол тийм онц гойд дурсамж байхгүй ч яг ингээд 12 дугаар ангита математикийн яшд бэлдэх гээд сууж яхад яг ингээд анх сонсч ирсэн байхгүй юу. Тэг ингээд бодоод одоо ингээд гад өөр нутгаас олон жил өөр нутагт амьдарч байгаад яг гэртээ ирэх хүмүүст бас л энэ дуу сонсол гоё санагддаг байх тэгэл. Тэгэл манай ангийнхан чинь цугтаа сонсоод би ч нэг такс олгоон болохоор дуулах дуртай яаж чих. Тэгээ дуулна. Тэнгүүд манай болооч чи дуу муу зогсоодог. Яг тэгэл тэр дурсамж л их харагддаг яг ээжт бэлдэж исэн. Тэгэхэд одоо нөгөө хичээл хийж хажуур нөгөө гоё амралт л юм да. Тэгэхэд би бас яг сонгосон. Чамаг хэлэхэд чинь одоо ингэ сонсож байгаа шүү дээ. Тэнгүүд комментэд ингээд гүйлгээ харж авах өөр ингээд нэг дуу сонсгоны комент гүйлгдэг YouTube дээр тэгээжсэн ч хүмүүс ингээд тэр доор бичсэн юмнууд нь яг л нэг корона хүмүүсээ татааж гэдэг юмыг амар биччихсэн. Тэгэл ялч тэр дуу сонсохоор ял тэгж бодогдтол юм байлээ. Тэг гадаад ингээд яаж байгаа хүмүүс их хэцүү юм аа тий. Хамт. Тийм багт нь улсан наадам мод. Тэгээ яг гадаад гэхээс илүү чамд бас яг хэлдэг нэг Яасан гэрээсээ холбоо. Чи бас дотор байрмаарн데 өрөөндөө энэ дуу сонсох. Өрөөндөө энэ дуу биш. Хурдын их хараг сонсдог. Бас өөр. Гэтэ яг үг нь гоё штэ. Тийм бас яалчгүй гоё хөхтэй. Яалчгүй гоё хөхтэй. Тийм. Тэг ингээд хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнуудын хувьд ингээд налахт ингээд байхаар айгүй хэцүү байдаг бах тийм.
Ер нь хэцүү гэрээсээ хол. Тэгээ яалч бас залуу хүмүүс мөнгө төгрөгөө өрнө. Тийм шүү дээ. Юм мэдээгүй угаасаа Дөнгөж ингээл том болчихсон юм шиг тустай айл Тийм. зохиож байгаа юм шиг л юм болно шүү дээ. Тэгэл яг юу ч мэдэхгүй өөрөөсөө ингээд хамаг мөнгө өрнө. Яг эцэгээс бол тэгээ ямар ч санхүүгийн одоо хяналтгүй юм уу? Тийм Бодлогогүй. Тийм. Тэгээд Сэтгэл батгүй. хэцүү үе тохиолдно. Одоо яг сургуульд хөдөөр нутгаас ч юм уу. За ер нь холлоос ирж байгаа оюутнууд зориулж нэг зөвлөгөө ч юм уу хэлхийвэлж юу гэжлэхөө. Чимдандаа тийм юм хийгээрээ. Айгүй олон зөвлөгөө байгаа юм шиг. Удаах шиг ч явчраарэ. Юу хэлэх вэ? Юу мэж гэдэг. Ер нь л яг өнийг за жоохон сони хэлэхэд бол баг нэг өрх тусгаарлаж байгаа юм шиг юм болд нь шүү дээ. Өрх тусгаарлаж байгаа юм болдог. Яг Тийм учраас галтгоо зүйдэг л. Их галтгоо үгүй юу. Би галтгоо зүйдэггүй шүү дээ. өөртөө арчаатай байж л ирэхэд болно доо. Ямар амар бүрх ярилт өгд юм бэ чи. За киноны Harry Potter байсан. Эхний анги нэсэн. Тийм. Ямар дурсамж энэ кино? Яагаад ийм бүтэлдэг вэ? Яг баг байхад чинь өвдөхөд Harry Potter гарч идэг. Тэгээ нүгэ амралтаар өвлийн амралт тийм. Өвлийн амралтаар яг л Harry Potter гарч идэг. Би тэр ч одоо 4-р анги юм байна. 4-5 ангида. Яалчгүй ханаа дөрөөл халуураал ингээд том өрөөнийхөө буудан дээр хөвтөл мөнжил өмөрцөн. Тэгэхэд яг л Harry Potter гарч байна. Яг л тэр мөч их санаанд орд яг. Яг тий жоохон байхад цаасаар шинжил ер нь л юм болмаар ганцаараа Harry Potter. Баха. Гэтэ Harry Potter яа ч юм тийм гоё кино. Дулаахан гэмээр юм тий. Үзэхэд тийм ямар ч тийм хөгжилтэй юм нэг байхгүй. Гэхдээ хөгжилтэй юм одоо хүмүүс ч хөгжилтэй юм бас өөр бодно шүү дээ. Harry Potter ч нөгөө эхний ангиас 7-р анги хүртэл амар дулаахан өнгө өстэй явж байгаа. Яг сүүлийн анги руугаа амар хөтөл хараг Хамгийн хөтөн болсон тий. Гэтэ надад сүүлийн 2 анги амар таалагддаг шүү дээ. Амар гоё тий. Deathly Hallows. Тийм. Part 1. За, тэгвэл Harry Potter ярьсан яг чи аль хаус вэ? Gryffindor. За, ягаа Gryffindor вэ? Би яг тийж бодчихсон. Яагаад гэдгийг нь мэдгүй цаанаасаа л нэг л дулаахан санагддаг. Өөрийнхөө хаусыг өөрөө сонгодог тий. Тест хийж үзэж байгаагүй юу? Ингээд тест бүглөөд ямар хаус их вэ гэдгийг мэдчихсэн юм бэл. Гүү өстой хийж бүглэж байгаа юм шүү дээ. Зэрэг. Зүгээр л яг ингээд ийшээ орчуулаас. Гэтэ ер нь бол Slytherin биш л бол бусд нь хамаагүй л гэж боддог. Гэтэ Gryffindor дуртай. Пикцээ хэрэг сонгож шуурлал Slytherin дарахыг аюулстай шүү. Гэтэ та хоёр тест хийгээд за би лав хийж үзчихсэн. Тэгээд Slytherin болж исэн баггүй юу? Тэгээ бас яг та хоёр шиг бодож Slytherin л болохгүй гэл. Тэгээ бодоод тэгээд яг тухайн Slytherin ингээл хайчаал Pottermore үзсэн шүү дээ. Тэгээд дараа нь дахиад нэг үзсэн чи Gryffindor явчихсан. Тэгээд харин тэгэл өөр зайл нэг юм бэ. Тухайн яг нөө сэтгэл зүгээс л болдог их л та. Гэтэ Harry Potter гэж ирсэн чинь тэндээ ч амар гоё ингээл хүүхдүүд гэрээсээ ирэл чимдаа мандаа найзаагүй л. Маань сургууль яг тийм байхгүй юу? Яг л гэрээс нь чимдаасаа авч ирнэ, тогоо шанаг бүх хэрэгтэй мө цогцолно Harry Potter яг. Тэгэл зуны өвлийн амралтаараа буцаж яваал тэгэл буцаж ирэл. Энийг ялгаад нийт шийдэх байхгүй. Тэгээ нөгөө Harry Potter ч яг 1-р анги дээр өвлийн амралтаараа гэрлүүг явж чаддгүй шүү дээ. Би бас яг тийжсэн байхгүй юу? Нэг жил 1-р курст ч үлээ өвлийн амралтаараа гэрлүүг яваагүй шал эртэг өгөх гээд. Тэгсэн чи амар адилхан мэдрэмж төрөл. Йоо, хөвөлж үлгэл. Ой кино шүү. Яалчгүй л яг хүүхдүүдийн тийм сониуч яг үе дээр нь. Тийм кино. Тэнгүүлэг 4-р курсэнд 7-р анги юм уу ааш. Цагир баг л задлал тасдаг даа. Йоо. Бид бас survive хийгээл төгсөх байх. Арай чи survive хийж 4-р курс л орж байна. Тэгэл орох ч юм уу ч юм уу. Үлдээгээл сургууль үлдээгээл. Болно даа. Гэтэ ингэж юу гэдэг чинь анги давхаргын ингээ ялгаа гэдэг чинь анги болгоны ялгаа ингээл ах дүү хичмэч гэлбэн байдаг шүү дээ. Манай сургуульд нэг тиймэрхүү юм хэр үүдэг. Гэтэ би манай сургуульд илүү тийм зарчим ёс зүй талаараа тэрнгүүр ингэж ангилддаг. Одоо дээд талаагаа хүндэлдэг ч юм уу тий.
Тэмлээ доотлыгаа дөнгөж ирсэн сакс юмнуудыг жоохон дарддаг ч юм уу. Тийм хүн байх ёстой гэж би боддог хүн байгаа л байхгүй юу. Гэтэ тийм амар бол биш. Зүгээр яг тодорхой хэмжээний Тунгийн тааруулаад. тийм. Ер нь манай сургуулийн тийм хүн юм хэрэг вэ? Хот маань сургууль тэр арих тамхинд гүйлгдэг тийм юм бол байхгүй. Яг хоо мэдээч дээдлийн ангийнх нь доор байгаа угаасаа болохгүй байвал үг хэлэх хэрэгтэй. Үг хэлэх хэрэгтэй тэгжиж ойлгоно. Тэгэл зарим хүн болгон хэцүү шүү дээ яг өмнөх ярьдаг шиг. Хүүхдүүд чи үг авахгүй хүүхдүүд байна. Тэгт нь ер нь бол тэгээд ганц хоёр уулна шанаа байвал зүгээр л байгаа. Хэтрүүлэхгүй зүгээр яг л тааруулсан. Ер нь бол яа тэгвэл монголчууд чинь жоохон диктатур байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Жоохон амар давруу хүмүүс байхгүй юу бид нар чи яг үүндээ. Хизээш тийш гадаадынх шиг найл гэж арга юм олно гэж хизээч байгаа. Яг байгаа л та. Гэтэ яг 100% бол хэрэгжин гэж би бодохгүй. Маань сургуультай тийм диктатур байхгүй. Тийм. Тэгтээ баг зэрэг ёс зүйн хэмжээнд харилцааны хувьд тийм юм хэрэгтэй ч юм уу юумэр ч юм дээ. Байвал зүгээр. Тийм байвал зүгээр. Нууц биш бол өөрөө шанаа авч үзчихсэн үү? Би өөрөө шанаа авч үзчихсэн. Шанаа өгч үзэв үү? Өгч үзээгүй. Би ч бас фэтэнд гар өрхтэй мó. Хэцүү. Яа, тэлэг нэг амар дээдлэхэд зодоод идэх гэсэн үг биш шүү дээ. Тэгээ хүмүүс буруугаар ойлгочих үү. Өөрийнх нь буруу байгаа болол тэр хүн мэдээж их зүгээрээ жахт нэрэл нэг зохиод зодод юм шиг бас хаачих уу. Тий. За ингээд манай цаг ер нь бол дуусч байгаа уус аль богинохон подкастыг хийх хэрэгэлцдэг болохоор гэх юм уу та. Тэгээд бид хоёрыг ингээд урилгыг хүлээж аваад бүр өөрийн 6 цагт ингээд ирж аваад ирсэнд баярлалаа. Хоёр зөөрсөнд баярлалаа. жоохон төвлөрсөн. Тэгээ нэлээд төөр шал өөр газар ирж цогслоо. За. Би өглөө тэгээд өөрийн 7 мол яриад өөрийн 7 ч шиг. Өөрийн 6